Нараа минь. За би оюутан судлаач Ишиг Баярын Монгол хэлний давтамж өндөр илрэх англи орос хэлний үгийн дуудлага онцлог илрүүлэх нөгөөлөлт шүүмжиж үзлээ. За үүнд цахим орчинд өндөр давтамжтай илэрч буй англи орос хэлний үг монгол хэлэнд илэрхтэй авианд хэрхэн ондоошиж байгаа болон хэвээр бичигдэж байгаа тухай хэлний дуудлагын галхтай харьцуулж дуудлагын хувьд хэрхэн монголжиж байгааг авиа зам үүднээс тайлбарлан тодруулахыг зорилт тавьсан байна. За өгүүллийн бүтцийг нь авч үзэх юм бол агуулгын товч түлхүүр удирдгал дотроо бас дараах зорилго үндэслэл судлагдсан байдал шинжлэх тал болон арга зүй хэрэглэх түүнийг оруулсан. За тэгээд онцлог онлын хэсэгтээ тэгээд үндэсэд дүгнэлт ном зүй гэсэн байна. За яг монгол хэл, англи, орос гэсэн гурван өөр хэлний авианы өөрчлөлтийг тодруулахын тулд олон улсын авианы галаг буюу IP ашиглаж авианы тэмдэглэгийг нэг болгосноор онцлогтой. За тус өгүүлэлт байгаа сайн талуудыг дурдах юм бол эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцийн дагуу маш ойлгомжтой, цэгцтэй, учир зүйн дараалалтай байсан. Үндсэн хэсгийн өмнө онлын хэсэг гэж тусад нь холбогдох үг хэллэг онлыг тайлбарлах хэсэг гаргаж ирсэн нь бусад мэргэжлийн хүн уншихад ойлгомжтой, цаашлаад хүртээмжтэй байна гэж үзсэн. Судалгааны ажлын хүрээнд 2025 оны 1 сарын 1-ээс 2 сарын 28-ны хооронд цахим орчинд давтамж өндөртэй гадаад үгсийг дуу бичлэгийн хамт төвлөрж сурлуулсан гэсэн байсан. За үүнээс судалгааны хугацаанд тодорхой хам цагийн хүрээнд хамрагдаж байгааг бас харж болохоор сайн талтай. За тэгээд давтамж тооцохгүйгээр 120 үгийг төвөрлөж өндөр давтамжтай 20 үгийг бас тогтоосноор онцлог байна гэж харсан. Олон улсын авианы галаг ашиглаад 3 өөр хэлний өөр өвчиг үсгийн авианы тэмдэглэгийг нэг болгосноор авианы өөрчлөлтийг нь харахад бас тус болсон онцлогтой. Мөн зөв бичих дүрм найруулгын алдаа байхгүй. За ийм ач холбогдол болон давуу талыг дурдсан. За үүний зэрэгцээ бас ажигласан дутагдaltaй талууд гэх юм бол яг олон улсын авианы галгаар хэл бүрийн авианы тэмдэглэгийг нэг болгох зорилготойгоос гадна гэж зорилго дээр бол бичсэн. Гэхдээ өгүүлбэрийн зарим хэсэгтээ зөвхөн Монгол үсгийн авианы галгийг оруулаад бусад гадаад хэлний үгсээ галгаар давхар бичлэгийг кирилл үсгээр тэмдэглэсэн байсан бас жоохон дутагдaltaй юм болов уу гэж харсан. За жишээлбэл масл гэдэг үг нь орос хэлэнд ийм, гэхдээ кирилл буюу монгол үгэнд масл гэдэг дуудлагынхаа үг нь байна, авианыхаа галх нь байна. Гэхдээ орос хэлнийх нь авианы галх байгаагүй. Гэхдээ энэ нь зөвхөн удирдгал хэсэг байсан учраас судалгааны зорилго биелэлтэй шууд хамаарах учраас бас гайгүй гэж үзсэн. За зэрэг богино их шиг авиануудыг англи болон орос хэлний галгаас буюу дуудлагаас нь ондоошсон болон өөрчлөлтүүдийг хэвээр илэрснийг жишээгээр тайлбарлсан оновчтой боловч судалгааны зорилго дээр гадаад үгс хэрхэн монголждог болохыг тогтоон авиа зам онлын үүднээс зохиол тайлбарыг хийн гэсэн зорилгыг дэвшүүлсэн байснаас яг ямар үед яах үед яагаад авиа ондоошиж ямар үед хэвээрээ байгааг нь авиа зам онлын үүднээс тайлбарлсан бол илүү сонирхолтой байх байсан болов. Яг зорилго дээр бол хэрхэн монголждог бүр тийм үйл явцыг нь онлоороо тайлбарлах гэсэн юм оруулах байх гэж бодож байсан. За үүнд болохоор яг яагаад тухайн хэлний өндөр их шиг нам болоод нам их шиг өндөр болоод байгаа авианы хуулийг нь бас оруулаад тайлбарлах илүү сайн болох байсан гэж бодож байна. За тэгээд англи хэлнээс орж ирсэн үгс нь инглиш нэг тусдаа бас хэлэгдээд орос хэлнээс орж ирсэн үгс нь бас тусдаа хэлэгдэж байгааг нь гаргаж өгвөл зүгээр гэж бодож байна. За монгол хэлэн дэх гадаад хэлний үгс нь гол төлөв ярианы хэлэнд илүүтэй бөгөөд утга хэлбэрээсээ холдож ямар үг гэдгийг танигдахын аргагүй болсон тохиолдолд цөөнгүй байв гэж дүгнэлт хэсэг дээр оруулсан байсан. За энд яг уншаад үзэхээр жоохон хоёрдмол ойлголттой утга гаргаад байгаа юм шиг санагдсан л да. За нэгдүгээр гэх юм бол ямар үг гэд яг энэ дүгнэлтийг ийм хоёр байдлаар ойлгож болно гэсэн. Нэгт нь ямар үг гэдэг нь танигдахын аргагүй болсон яг тийм гадаад үгс нь ярианы хэлэнд илүүтэй байгаа гэж ойлгогдож болно. Эсвэл монгол хэлэн дэх гадаад үгс нь ярианы хэлэнд илүүтэй. За бас үүнээс гадна утга хэлбэрээсээ холдож ямар үг гэдгийг танигдахын аргагүй болсон гадаад үгс цөөнгүй гэсэн
хоёр өөр санааг нэгтгэж бичсэн юм уу? Эсвэл тэр санаа нь харин тэр танилцсан аргагүй болсон гадаад үгсний ярианы хэлэнд илүүтэй байгаа мó гэдгийг жоохон ойлгоход арай юу байсан болов гэж бодсон. За. Тэгэд хэрэг саяын дээр дурдсан хоёр зүйлийн эхнийхээр дүгнэлт хийсэн байх юм бол өгүүллийн ихэнх хэсэгт гадаад үгсийн давтамжийн график буй банк, компьютер, килограмм, секунд зэрэг утга болон хэлбэрийн аль хадгалсан гадаад үгс нь ярианы хэлнээс гадна бичгийн хэлэнд ч гэсэн их тохиолддог. Тиймээс утга хэлбэрээс холдсон үгс нь ярианы хэлэнд их байж чадах хэсэг нь эргэлзээтэй болж байна. Тэгээд иймд төвөрлсөн 120 үгээ график хийж харуулад аль нь яг тэр үнэхээр утга хэлбэрээ хадгалсан үгс нь ярианы хэлэндээ илүү байгаа мó, хадгалаагүй үгс нь илүү байгаа мó гэдгийг тодруулж өгвөл бас зүгээр санагдсан. За, үүнээс гадна дахиад тэр утга хэлбэрээ танигдахын аргагүй болтол тэр арианы хөвсөл орсон гадаад үгс нь ярианы хэлэнд илүүтэй гэдгээ санаагаа бас жоохон эргэлзэх дахиад нэг хоёр дахь юм гэх юм бол мэрэгчлэлтэй холбоотой нэр томьёонууд ихэвчлэн гадаад хэлнийхээ утга хэлбэрийг хадгалчихсан байдаг. Жишээ нь философи, эсвэл эмнэлгийн мэрэгжлийн салбарын нэр томьёонууд бүгдээрээ утгаач гэсэн хэлбэрч гэсэн хадгалчихсан байдаг учраас яг тийм үгс олон болоод ирэхээр үнэхээр энэ монгол хэлэнд их гадаад үгс нь биш танигдахын аргагүй болсон гадаад үгс нь ярианы хэлэндээ илүүтэй байгаа мó гэдэг нь бас эргэлзээтэй болоод ирж байна гэсэн. Үүнийгээ хэрэг үнэхээр эргэлзээтэй байх юм бол бас харьцуулаад тоо баримтаар графикаар харуулбал илүү үнэмшилтэй болно гэж боддог. Тэгээд хэрэг мэрэгжилтэй холбоотой тоо баримтыг оруулахгүйгээр зөвхөн хэрэгцээнд оруулах үгсээ оруулах гэх юм бол яг хүрээгээ тодорхойлж өгөх бас зүгээр санагдсан. За, үүнд судалгааг уншиж үзээд санал болгох зүйл гэх юм бол клуб гэдэг үгийг англиар club, орсоор клуб гэж дууддаг аваа. За, бичлэг ерөнхийдөө бол адилхан боловч тэгвэл яг одоо бид нарын хэлээд дасчихсан, заншчихсан клуб гэж дуудаад байгаа хэлбэр нь болохоор яг зөвлөлт холбоотой улсаас орж ирсэн буюу Оросын клуб гэж дууддагтай холбоотой яг тэрийгээр бид нар хэлдэг. Гэхдээ одоо бол орчин үед залуучууд club орно гэж ярьдаг. Тэгэхээр энэ club нь яг англи хэлнийхээ авааны дуудлагыг дагаад хэлэгддэг болчихсон юм хэлбэр байна. Тэгэхээр энэ нь англи хэл сурахт хэрэгцээ сонирхолтой холбоотой болсноос үүдээд авааны бас юм клуб гэсэн хувьслаг байгаад байна. Тэгэхээр үүнийгээ бас судалж гаргасан авааны хууль нь яг гадаад хэлэн дэх авайлбар нь монгол хэлэнд одоо ирж нутагшихтаа өөрчлөгддөг юм уу эсвэл хэвээрээ дуудагддаг тухай ангилчихсан юм авааны зарчим байдаг. Тэрийг болохоор гарал зүйн зарчим гэж бас сонсч ирсэн. Яг etymological adaptation буюу одоо энэ гарал зүйн талаас нь яг тэр нэг орос хэлнээс юм уу эсвэл англи хэлнээс солонгос хэлнээс орж ирсэн аваануудаас шалтгаалаад тэр яг монгол хэлэндээ ирээд бүр үнэхээр монгол үг шиг дижүүр гэдэг үг дижүүр болчихсон бүр ингээс нутагчсан юм уу эсвэл яг английнхаа дуудлагыг хадгалчихсан юм уу гэдгийг бас энэ 3% агаад 2-3% агаад тэгээд тайлбарлчихсан юм бол байдаг. Энэ талаар бас цаашаа уншиж судлал ер нь уялдаа холбоотой юм шиг санагдсан. За ингээд бас юм байна. Баярлалаа. За гişиг хоёрын зүгээс тайлбарлах юу вэ? Санаа оноо. Тэг камер шилжүүлэх юм шиг. Мик өгч. Сонсогдохгүй шүү дээ. Гişиг хоёрыг сонсогдож гişиг хоёр ойрт болж байгаа. За гişиг хоёрт санаа оноо. Лагч. За тэр одоо зарим нэг ааш та талууд дээр олон хэсэг тодорхой хам цагийн үеийн авчихсан байна гэдэг. За тэгээд итгэвчтэй талууд дээр нь зарим нэг зүйл дээр нь хариулт өгүүлж. За тэр масл гэх үгэн дээр болохоор зэрэг судлагдсан байдал дээр юм гэсэн. Тэгэхээр тэр нөгөө судлаад гаргасан хүний зүйлийг би судлагдсан байдалтай оруулсан байсан. Тэрийг яагаад гэж хэлсэн юм бэ? Хүний яг судлаад гаргаад ирсэн зүйлийг би өөрчилж болохгүй учраас зүгээр энэ мэдээллийг аваад хэлсэн гэж тэмдэглэсэн байна гэдгийг судалгааны яг судлагдсан байдлаар жишээ болгож өгч өгсөн байна. За тэгээ үүнээр сэдвийн зорилгын томьёолыг бол бас жоохон оновчтой тодорхойлоогүй гэж өөрийгөө харж байна. Энд яг монголчтой гэх үгэн дээр их
хэрхэн яг монголжоод байгаа юм бэ гэх яг хэрхэн монголжоод байгаа биш монгол хэлэнд яг орж ирсэн байгаа үгүй байхгүй юу гадаад үг. Гэтэ тэр нь яг хэрхэн ондорч байгаа юм бэ гэдгийг л судалж байгаа. Тэгэхээр яг тухайн судалгааны маань зорилго бол бас яг оновчтой томьёолог доггүй гэж үзэж байна. Тэнтэй бас санал нэг байна. За тэгээд хэлбэрийн хадгалсан үгс хэрхэн байгаа юм. Яг түүхээс үг дотор тэрнүүд тэн дээр нөгөө монголчууд гэх зорилго дээр маань томьёолог өгсөн бас жоохон зөвхөтэй болоо явж байгаа. За тэгээд англи хэлний ерөөдөө юм байгаа. Одоо тэр нөгөө нэг коллок гэдэг үг байсан шүү дээ. Тэр болохоор зэрэг би яг энэ судалгааны дээр бол үгийн гарлыг нь авч үзээгүй. Тэгээд дараагийн судалгааны дээр маань бол энэ үгийн гарлал маань өөрөө тусагдаад явж байгаа. Тэгэнгүүт тэр коллок гэдэг үг маань болохоор англи хэлнээс орос хэлэнд ороод орос хэлээрээ дамжаад монгол хэлэнд орсон юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр үгийг бол англи орос хэлтэй яг энэхүү судалгааны дээр бол хоёулантай нөгөө харьцуулаад аваад утсан байсан. Тэгээд саяны нөгөө хамгийн сүүлд хэлсэн санал болгохтой нь бол яг санал нийлж. Гэхдээ үүнийг болохоор зэрэг яг энэ удаагийн судалгааны дээр болохоор энэ үгийн гарлын төлөвлөөс харж хийж байгаа. Одоо монгол хэлэнд орохдоо ихэнхдээ англи болон орос хэлээр дамжиж орж ирээд байгаа байхгүй юу гадаад үг нь. Гэхдээ тухайн гадаад орос хэлэндээ ч юм уу эсвэл англи хэлнээс өөр хэлнээс дамжаад ороод ирсэн хүмүүс нэлээдгүй их байгаа. Тэгэхээр авийн хувьсгал маань бол нэлээдгүй өргөн бүрийн авагдж байгаа. Тэгээд энэхүү судалгаан дээр бол зөвхөн яг англи орос хэлтэй харьцуулж авчихсан байгаа. За тэгээд санал сүмжийг нь сонслоо байлаа. Яг нэг хурдан хугацаанд хийсэн учраас яг судлагдсан байдал гэдэг энэ яг нэг номноос л харсан гэдгийг бас анзаарсан бай. Баярлалаа.